Эмч сувилагч нарынхаа соёлын үйлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгаалалыг сайжруулах орчин нөхцөлийг нь өргөжүүлж өгнө. Мөн анхан шатлалын болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагад эмнэлгийн мэргэжил доктор суурьчтай ажиллуулах зорилгоор олгодог мөнгөнд итгэмжид туслах сувилагчийг хамруулах эрхцээ орчин бүрдүүлнэ. Сувилагчийг эрсдлийн даатгад хамруулдаг байх хуулийн эрхцээ орчин бий болгохыг зорж байна. Сувилагчийн бодлогыг боловсрол шинжилгээний яамтай хамтран тодорхойлж, чанарын шин түвшинд гаргахыг зорж байна. Тухайлбал эмнэлгийн мэргэжилтийн бэлтгэж байгаа ихтэй сургуулийн эрсдлийн тоонд хяналт тавьж, нэг эмч 3 сувилагч бэлтгэн төгсгөх асуудлыг хамтран шийдвэрлэнэ. Монгол Улсын ерөнхий сайдын бүгд найрамдах Солонгос улсад хийсэн айлчлалын хүрээнд мянган эмч сувилагчийг бэлтгэх мэргэж дээшлэх чиглэлээр эхлүүлсэн яриа хэлцээг боловсрол шинжилгээний яамтай хамтран үргэлжлүүлж бодит ажил болохын төлөө ажиллана. Өндөр хөгжилтэй улсад төгсөлтийн дараах мэргэжил дээшлүүлэх сургалтанд эмнэлгийн мэргэжилтний 2022-оос 25 онд суралцуулах чиглэлд яаралтай тусламжийн сувилахгүй, хавдрын сувилахгүй, их хүүхдийн сувилахгүй, насны сувилахгүй, сувилахгүй боловсролын чиглэлийг хамруулж, сувилагч нарыг өндөр хөгжилтэй орнуудад суралцуулахаар шийдвэрлэж байна.